Чадваргүйгээсээ болоод багийнхнаас хөөгдсөн энэ залуу яг үнэндээ өөрөө ч мэддэггүй нууцлагдмал маш хүчрхэг чадвартай байсан бол яах вэ? За юу байцгаана? Өнөөдөр та бүхэнд багаасаа хөөгдсөн ангаагч үнэндээ шилдэгэн байв гэх анимийнхаа part 5-ыг ярих болно. Хэрв өмнөх партуудаа үзээгүй бол үзчихэд ороод ирээрэй. За ингээд шууд анime руу орцгоё. Өмнөх хэсэг дээр манай хэд Ами охины шидийн тусламжтайгаар галт шууг ялж мөн оройчонгоо манай хэдийн дунд бөөн хайр дурлалын яриа өрнөд дууссан. Харин одоо би цааш юу болсон тухай ярий. Шинэ өдөр эхэллээ. Тэгсэн цамхаг дээр доод давхарт гарч ирэх ёсгүй орк гих өндөр төвчний мангас гарч ирсэн байхан тэр хавьд байсан 3 адал явдал хайгч өөрсдийгөө аюулгүй зүгтаалахын тулд саяхан шинээр багтаа илсүүлсэн сул дорой жаал хүүг өгөөж болгоод сүлээ авчин цугцгааж байв. Цамхаг дээр ийм зүйл болохын хажуугаар нөгөө талд Гик Рария 2 Лаустиг хурдан сэтгэлээ илчил эний тэрэ гээл байж байна. Лауст өчигдөр цэнхэр үстэд ярих чухал юм байна. Маргааш ярилцъя гэж хэлсэндээ. Тэрнээс болоод Нарсина өнөөдөр хизээ хаана нөгөө чухал зүйлээ ярих юм болоо гээд бүр хоолоо идэж байгаад шаал өөрийн бодож модоод цэцэг энтер идэхгээл хөрхидөө өөрийн ухаан санаагүй болцсон байдаг за. Амиа цэнхэр үстэд наадах чинь цэцэг иддэг юм бишээ гээл заагаад байж байна. Ёстой нэг хажуугаас нь мань хоёр Лаустиг хурдалсан нь дээр шүү. Дараа нь юу ч идэж магадгүй. Алив хурдлаарай гээд яаруулаад үнэн хэцүү. Мань хүнч сүулдэ заа гээд Нарсина дээр очиод нөгөө маш чухал зүйлээ яг ярих гээл байж байтал яасан гэж нөгөө 3 баачкагийн золиос болсон жаалхүү туслаарай гээд хаалган дээр ирснээ ухаан алдчдیں۔ Үүнээс болоод манай хоёрын яг гой халгаж байсан яриа будаа. Цаана нь хүн амтан үхэх гэж байхад юу гэж л хайр энтер яриад зогсоод байх вэ дээ. Тэгээд яагаад ингэтлээ их шархагдсан юм бэ кис гээл бөө юм болно энэ авд чинь. Гэхдээ яах вэ? Азар жаалхүү тийм амар хүнд гимтэл энтер аваагүй байсан. Нэр жаалхүүг одоо Рария болон Шира буюу зоогийн газрын бяцхан охин хоёр л асарч байгаа гин шүү. Нарсина Рария яах вэ ангаагч? Тэгтэл Шира яагаад гэж гайхан асуухад хажуугаас Ширагийн ээж ийхүү хариулна. Тэр хүү Ширагийн багын найз. Нэрийг нь Кис гэдэг өнчөө хүүхэд. Ширатай нас ойролцоо болохоор хайж чадалгүй гэртээ хооллож ундалдаг байсан ч яагаад ч юм адал явдал хайгч болохыг хүсээд хаа нэгтэн багт орсон гэд маш их баярлаж байсан. Тэгтэл яагаад ингэтлээ гэмтчдэг байна гин. Лауст үүнийг сонсонгуутлаа шууд л очих ёстой газар байна гэд маш ууртаагаар бүлгэмдэр ирдэг. Тэгсэн нөгөө тусламж хэрэгтэй бол хилээрээ гэд байсан Марнил залуу Кисийг мангасуудын өгөөж болгоод зугтсан хулчгаар 3-ыг хүлчгсэн байж байна. Лауст бариад иргэсэн даалгавар өгсөн болол та. Тэгээд манай хүн шууд л хулчгаар 3-ыг хотоос хөөхөр болдог. Марнилч хүлээсийн тайлаата энэ хотод та 3-ыг би дахин харуулаа. Тэр үед өөрсдийгөө үгсэн гэж мэдэрэй гээд сүрдүүлээд хөөгöd гаргана. Яг л шаркаг хөөсөн жигтэй адил. Тэгсэн манай хидэд бүлгмийн имихтэй уурлаж байна. Адал явдал хайгчдын асуудлыг дураараа шийдлээ эний тэрэ гээл. Лауст харин та нар олигтойхон шиг ажиллаа хийхгүй байгаа болохоор л өмнөөс чинь хийж өглөө гэв. Тэгсэн хаанзума дээд давхраас манай хүнийг жирэлнийг адал явдал хайгч байж хайгчдын хоорондох асуудлыг бүлгэмд мэдэгдэлгүй хууль бусаар шийтгэл оногдуулна гинэ. Эн чин хэрээс хитэрсэн хэрэг байна шүү нөхөр. Хөөгдөх ёстой хүмүүс нь харин ч та нар өөрсдөө шүү дээ гин. Үүнийг сонссон Марнилийн багийнхан хаанзумаг хөөе буугаад ир наад нүрийг чин юучгүй болгоод өгье гээл бүр зодох гээд улаарад байдаг шүү амар зэрлэг. Лауст харин тэрнийг зодлоо гээд үр дүнд хүрэхгүй. Би ярилцчаад ирье гээд хаанзумаатай ярилцахаар болж түүнд юу болсон яасан хийсэн гэ тайлагнадаг боловч хаанзумаа тоодгүй. Манай хүн ч өгөөш болж байгаа цамхагийн өнчөө хүүхдүүдийг зүгээр өхүүлэн гихгээ юу гэж уурлаастай. Хаанзумаа харин
Өмнө нь хэлсэнчлэн энэ хотод дургүй байгаа бол өөр гоё хот руу яв гинэ. Мөн бусдад анхаарал байлгүй хувиа хичээгээд зөвхөн өөрийгөө бодоод явах нь чиний хийх ёстой зүйл. Тэглээч бид нар хүмүүсийг адал явдал хайгч болохыг нь хүчилж байсан удаа байхгүй. Тэрхүү адал явдал хайгч бололгүй өөр зам сонгож болох л байсан шүү дээ. Мөн өмнө нь нэг хүн надад адал явдал хайгчид аюултай зэрэгцэж алхдаг. Чадваргүй хүмүүс үхэх нь мэдээж. Мөн чадваргүй хүмүүст амьдрах эрх байхгүй гэж хэлж байсан юм. Намайг мартчихсан юм уу Лаост гээд гарынхаа сорвиг харуултал манай хүн Ханзумаг ногзэм чи ногзэм юм уу гэж гайхна. Ийхүү мэн хоёр хуучны тэнлүүд байж таарав. Ханзума буюу ногзэм Лаост шиг сул дор чадваргүй нөхөр юмсанжээ. Чадваргүй ногзэм багада хүмүүсийн ачааг зөөж олсон багахан мөнгөөр амиа зогоодог байсан тэр үедээ нэг өдөр Лаосттай хүмүүсийн ачааг зөөж байхдаа таарчээ. Гэхдээ ногзэм тэр үед ч одоо байгаа шиг ааш муутай нөхөр байсан. Лаост туслах уу гэхэд би чамд санаа тавиулахаар хэрэггүй амтан биш. Намайг дорд үзлээ гээл уурлаж байх жишээний. Тэр орой тоолж барагдахааргүй олон тооны гоблин ойгоос гарч ирж байгааг манай хоёрыг хөлсөсөн нөхдүүд харангуутаа өөрсдийгөө аюулгүй зугтаалахын тулд мань хоёрыг өгөөш болгож цаг хожуулахаар хүчээр хавцлаас түлхэн унагадаг. Харин Лаост тэр үед хоёулаа эндээс амьд буцаад тэднэрийг харамсуулаад өгье гэж ногзэмиг зоригжуулаад албан ёсоор нэр усаа солилцож андууд болжээ. Чадваргүй хоёр маань гоблингуудаас арайхийн зүгтаад модны завсар ороод нуугддаг. Ногзэм тэднэр аюулгүй зүгтаж харин бид хоёр өгөөш болоод ингэж байж байх гэж гэхэд Лаост тэднэр зүгтаж чадахгүй. Гоблин сүргээрээ олуулаа дайрах үедээ хүмүүс олонтой бүлгийг онилдог зуршилтай. Хоёулаа ингээд нуугдаад байж байх хойгуур нөгөө хэдийг олчвол энэ хавийн гоблин бүгд цаашаага яваад өгнө гэд яг хэлээд байж байтал нөгөө хэдийг олсон бололтой энэ хавийн гоблингууд цаашаага яваад өгнө. Манай хоёр ч за ашгүй боломж байгаа дээр хурдхан шиг эндээс явъя гэд явхаар болтол ногзэм хаанаас ч юм нэг шарах авцсан явж байгаад тэр нь хүндэрснээс болоод хөдөлж чаддаггүй хөөрхий. Лаост сайхан сэтгэлтэй юм хойно эдгээлт ашиглаж ногзэмийн гарыг имчилтэл ногзэм намайг имчилгээ болоод хурдхан шиг зүгт гоблин хүрээд ирнэ. Адал явдал хайгчид аюултай зэрэгцэж алхдаг. Чадваргүй хүмүүс үхэх нь мэдээж чадваргүй хүмүүст амьдрах эрх байхгүй гин. Лаост харин яах аргагүй ертөнц чадваргүй хүмүүст хатуу анддаг. Гэхдээ аврал гихч зүйл байдаг юм гэж хэлээд ногзэмиг хөл дээр нь босгож хамтдаа хот руу аюулгүй буцаж чадсан ажээ. Харин одоо цаг дээр Ханзума манай хүнд чадваргүй байсан надад чи аврал хайрлсан. Чи бол миний ачтан. Тухайн үед хотод ирээд хоёулаа хоёр тийш салцгаасан да. Тэрнээс хойш надад олон зүйл тохиолдсон. Тэгээд тэр нэг өдрөөс хойш нэгэн хөгшнийг асардаг болсон. Тэр хүнээс олон зүйл сурч авсан би тэр хүний итгэлийг нь олж одоо түүний орлохоор ажиллаж байгаа. Гэхдээ энд би өнгөрсний талаар ярих гээгүй. Зүгээр л тэр үеийн ачиг чинь хариулах гэсэн юм. Сайн сонсож бай. Энэ бол сүүлийн анхааруулга шүү Лаост. Яг одоо энэ хотоос аль болох хурдан яв Нарсинаг дагуулад. Энэ бол миний зүгээс чамд өгч чадах аврал гэж хэлээд мань хүнийг гаргадаг. Лаост юу аврал сайн ойлгосонгүй гээд дөнгөж гарч ирээд Марнел нөгөө хэд дээр очиод байж байтал бүлгмийн эмэгтэй зөвлөлдөх юм байна гээд манай хоёрыг дагуулад зорны өрөөнд ордог. Эмэгтэй инхүү хэлнэ. Сүүлийн үед төв замын ойролцоо янз бүрийн мангасууд гарч ирээд байгаа. Энэ янзаараа энгийн иргэд хүртэл хохирч магадгүй. Тэр мангасуудыг устгуулах гэсэн юм аа. Иймэрхүү үед бүлгмийн зүгээс шагнал амлах ёстой ч Ханзума саны тушаалаар тэгж чадахгүй байгаа. Тийм учраас устгах хүн олддгүй.
Яхав ялсан мангасуудын шидийн чулууг би өөрийнхөө авах ёстой мөнгнөөс нэмэрлээд баг зэрэг үнэтэй худалдаж авъя. Гэхдээ тэхийг хүсэхгүй байгаа ч гэлээ өөр арга байхгүй нь гин. Манай хоёр бүр шок. Чамайг ийм өглөгч гэж бодсонгүй гээл. Тэгсэн эмэгтэй намайг юу гэж бодож байсан юм та хоёр гэхэд харамч хүүхэн гэдээ. Лауста Нарсина дээр ирээд маргааш төв зам дээр асуудал тариад байгаа мангасуудыг устгахаар бөөндөө явхаар болсон шүү гэдгээ хэлээд нөгөө хэд дээр очтолоо. Жик хүүхдүүдэд сэлмийн бэлтгэл хийлгээд зогсож байх ба Нарсинаг ирсэнг анзаараад сэлмийн бэлтгэлээ зогсоогоод Нарсинад тулааны урлаг заана. Харин энэ үед Арья манай хүнээс Нарсинатай нөгөө зүйлээ ярилцсан уу гэж асууж байна. Тэгсэн мань хүн мартцсан байна л гин. Үнэн төмс. Нөгөө талд Ханзума салбарын захирал Мисто санд илгээмж өгөх ба ерөнхий сайд юу гэж байна гэхэд Мисто Анал Ястарьягийн охиноос нүдэ битгий салгаараа инээ тэрэ гээл бичдэг зүйлэл битсэн байна гин. Ханзума зөрүүлээд нойрсож би гүнж гэж улсын ерөнхий сайд хүртэл анхаарлаа хандуулахаар тийм айхтар үнцэнтэй оршихуй юм уу гэж асуухад Мисто Ханзума чи нүгэлтэлүү болон нойрсож би гүнжийн түүхийг мэдэх байх. Тэр түүхэнд гардаг нойрсож би гүнж өөрийгөө золиослож ертөнцид амар амгалан авчирдаг тийм биз? Тэр бол үлгэр домог энтер биш. Цэнхэр ус бол бурханд сонгогдсны баталгаа. Одоо энэ ертөнц дээрх нүгэлтэлүүг ялч чадах цорын ганц бөгөөд үнлэмшгүй оршихуй. Тэр бол тэр охин Нарсина байгаа юм гин. Дараагийн шинэ өдөр эхэлж манай хэд төв зам дээр хэрэг төвөг тариад байгаа мангасуудыг устгахаар ирлээ. Бүлгэмийн эмэгтэй хэлсний дагуу үнэхээр л мангасууд байна шүү. За тэгээд мангасуудыг яаж дийлэх вэ гэд байж байхад Лауст нэлээд бодож байгаад эндээс шууд очиод нүүр тулж тулалдъя. Аль болох тарж явахаас нь зайлсхиймээр байна гин. Жигч за тэгвэл ингэж толгодыг тойроод хажуу талаас нь ойртвол яаж байна гин. Лауст ч сайхан санаа байна гэд бөөндө төлөвлөгөөний дагуу хөдлөнө. Явж байх замд Лауст Нарсина хоёрын анх уулзаж учрахад байсан тэрэг байж байна. Гэхдээ арай 6 жил болцоод байхад нэмж эвдэрсэн зэвэрсэн юм байхгүй. Яг тэр чигтээ байж л байдаг маш хачирхалтай. За энэ ч яах вэ? Эцэст нь манай хэд төлөвлөгөөний дагуу мангасуудтай хаалц нүр тулан тулалцгаадаг. Гоблин митиг бол манай хэд тэр дор нь ялцгаж байгаа юм чин. За тэгээд мангасаа ялаад байж байтал гинэт газар хүчтэй дөргиж хот тэр чигтээ дөргөн бөө юм болж арай гэж намдсны дараа хотод иртэл манай хэдийг Марнел дуудаж байна. За тэгээд яав юу болов гэд очтолоо. Маш олон өвөө хоб гоблингууд хотын гадаа байж байхан тэр Марнел эднэрийг устгахад туслаач гэв. Манайхан ч зөвшөөрөөд нэг нэгээр нь амархан гихч нь устгаж байтал өвөө буюу авраг гоблингийн гарыг нь Лауст тасцсан чин чамайг да өршөөхгүй ална заавал гэд нөгөө ярьж чадах ёсгүй мангасууд чин ирээд эхэлнэ. Мангасууд хүний хэлээр ярьж чадах ёсгүй бицтэй эн чин одоо юу болоод байна гэд гайхсаар ажлынхаа ард гарав. Хачирхалтай нь нөгөө авраг мангас хараад идсэн хүн та нарын ялагдал хүмүүс үхэн нэг ч хүн үлдэхгүй гэж хэлээд үхээд өгнө. Тэгээд бас болоогүй. Саяны мангасууд бүгд хувирсан мангасууд байсан байдаг за. Тэгсэн энэ үед нэг залуу баларлаа гэд манай хэд дээр гүйж ирнэ. Яасан гэсэн чин цамхагийн гадаа хувирсан мангасуудын айран байхан тэр Лауст ямар ч байсан хот руу буцаад Матадодо дэх бүх адал явдал хайгчтай хүчээ нэгтгэхэд мангасуудыг юу ч болгоод өгнө гээл хотод иртэл юу болох нь энэ вэ? Хөөе жагсаач битгий дүлхээд бай гээл бүүн бужигнаа болж байдаг. Яасан бэ гэсэн чин цамхагаас гарч ирсэн мангасуудад маш өндөр шагнал амласнаас гадна урьдчилгаа мөнгө гэж өгч байгаа гинэ.
Тэгээд бүр мөнгөний аваад зугтах хүмүүс энэ дотор байгаа гэдгийг мэдсээр байж мөнгө тарааж байдаг. Хааха, энэ мөнгө минийх. Одоо буцааж өгөхгүй шүү гээл эмх замбраагүй зүйл болж байна. Ер нь Ханзума энийх мөнгийг аль эрдэнэс цуглуулж байсан нь баргүй. Адал явдал хайгчдыг мөнгөөр татаж энэ нөхцөл байдлыг хүлээж байсан юм шиг байхын гисээр улаан үст орж ирнэ. Тэгсэн Лаоста нөгөө цамхагийн галзуурал гихч зүйл нь болоод байгаа юм биш үү гэж хэлэхэд бүлэгмийн эмэгтэй харин тийм ээ надад бас уншиж байсан зүйл байна гэд номын сан руу дагуулж явдаг. Цамхагийн галзуурлын тухай бичсэн номон дээр энхүү бичсэн байдаг. Цамхагийн галзуурал цамхагийн асар олон мангас халин гардаг үзэгдэл. Ихэвчлэн нэг өдрийн дотор багасж болдогч заримдаа хэдэн өдрийн турш мангасууд халин гарсаарч байдаг. Цамхагийн ойролцоо тосхон эсвэл хот байгаа тохиолдолд мангасуудад залгуулж юун түрүүнд эргэлзээгүй суурна. Шалтгаан нь цамхаг дотор тодорхой төвшнөөс дээш шидийн хүч цугларснаас болдог гэж үздэг ба галзуурлыг зогсоохын тулд цамхаг доторх шидийн хүчийг хэрэглүүлэх шаардлагатай гин. Ларма Лаостиг одоо яах гэж байна гэхэд маньхун адал явдал хайгчдад байшингуудаас том тавиур тавилгуудыг зөөж дээш давхарлаж хамгаалтын хан хэрэм босгох даалгавар өгдөг. Яагаад гэсэн чин галзуурал хэдэн өдөр үргэлжлэх магадaltaй учраас энэ зэргийн зүйл бэлдсэн нь дээр гэдэг. Тун удалгүй мангасууд үе болноор гарч ирэн хот руу дайрч эхэллээ. Адал явдал хайгчид бүхий л арга чарга хэрэглэж мангасуудтай тэмцэж хотыг хамгаална. Манай хэд ч урагш гарч тулалдцгаана. Стил мангасууд үе олноор хязгааргүй мэт гарч ирсээр л. Тэгсэн Жик болгоомжгүй байдлаас болоод бүдрээд яг балардгийн даваан дээр болоогүй л байна да Жик. Нандин шидэд сэлэмчин уйлж байна шүү дээ гэд ханаас ч юм Роноуд гих үнэн күүл нөхөр энэ хавийн мангасуудыг хормын дотор устган гарч ирдэг. Тэгсэн энэ нөхөр Лаост болон Жикэд сэлмийн урлаг заасан багш нь юм гинэ. Мөн бас Нарсина сэлмийн урлаг оролдож үзэж байхдаа энэ хүнээр багшлуулж байсан болж тардаг. Удалгүй улаан үстж ирлээ. Тэгсэн Роноудыг ямар их удаа гэж юм. Тэгэхээр Роноуд гих энэ нөхрийг уухта Ларма дуудсан бололтой. Роноуд галын жүтгэр ихэд ууралцгаж гэхэд Ларма би бол галын бурхан хэнийг жүтгэр гэд байгаа юм өөш гэд галт бөмбөгөөр харавтал. Юу ч болоогүй мэт сэлмээр амархан гихч нь хаачна. Энэ сэлмийг хараад байгаарай. Харваас айхтарид байна шүү. Роноуд ярилцах зүйл байгаа ч гэлээ дараа ярилцъя гэд тулаанаа үргэлжлүүлж байх энэ үед Ханзума хэдэн 100 жилийн өмнө алга болсон байх учиртай шилжүүлгийн хаалганаас гарч ирээд Мисто дуудаж байна гэд Ларма, Лаоста, Нарсина гурвыг дагуулад явдаг. Явж байх замд Нарсина өөрийгөө яагаад дуудагдсан юм болоо гэд гайхан асуухад Лаоста тэрийг мэдэхгүй нь гэхдээ ямар нэгэн юм болбол чамайг хамгаалнаа гэхэд улаан үст Мистод гар битгий хүрээрэ гэж анхааруулдаг. Учир нь улаан үст чихнээс түүнлүү дайрсан ч ялч чадхааргүй тийм л хүчтэй эрхэм байгаа юм гэдэг. Нөгөө нэг хөшигний ардаас Ханзумаг удирдаад байсан нууцлагдмал Мисто гихч нөхөртэй манай хэд эцэст нь уулзваа. Тэгсэн энэ Мисто гихч чинь хүн биш эльф байсан байвал яах вэ? Энэ ертөнцид эльф бол устж мөгсөн маш ховор үндэстэн юмсан жээ. Мөн энэ эльф нь энэ овг төрлийнхөө бараг л хамгийн сүүлийн амьд үлдэгч гин шүү. Ларма эльф бол хүмүүсээс хавь илүү шид ашигладаг чадвартай овг төрөл. Тэдний дундаас тэр бол 600 гаруй жил амьдарсан бүхий л төрлийн шидийг мэддэг. Над мэдтэй харьцуулахын аргагүй хүчрхэг шидтэн юм гин. Ларма Ханзумаг харчаад энэ тэгээд одоогийн шинэ шавч нь гэхэд Мисто үгүй харамсалтай нь тэр миний шав биш. Түүнд шидийн чадвар байгаагүй учраас юу ч зааж чадаагүй гин. Ханзума харин шид танаас сураагүй ч өөр маш олон зүйлийг сурсан. Тэр утгаараа би таны шав гэдэгтээ бахархаж явдаг гин. Мисто харж байна уу Ларма? Багш шав хоёр ийм л байх ёстой гэж үлгэрлэнэ. Ларма ч би угаасаа муу шав байсан биз дээ л гин.
За тэгээд ингэсгээд манай хэд гол ирээнд орно. Энэ хотод асуудалтай адал явдал хайгч нарыг авчирч байсан нь ийм үед мөнгө цацж ашигтайгаар ашиглахын төлөө байсан гэхээр Мисто чи цамхагийн галзуурал болно гэдгийг мэдэж байсан байжээ гин Ларма. Лаус харин мэдэж байсан юм бол яагаад эртхэн анхааруулаагүй юм бэ гэхэд бид нар цамхагийн галзуурал удахгүй болно гэдгийг л мэдэж байсан ч тэр нь эх 7 хоногт уу эх сард уу эсвэл хэдэн жилийн дараач байж магадгүй байсан. Хизээ болох нь мэддэхгүй зүйлийг анхааруулах нь удахгүй зүйл учраас анхааруулаагүй. Бас бүх адал явдал хайгч нарын бүлгэмийг өдөртдөг энэ улсын үнэхээр том хүн амаа хамих гэж душаасан учраас хэлэх боломжгүй байсан юм а гэдэг. Тэгээд нөгөө хотод байгаа үл мэдэгдэх цагаан барилгууд нь хэлж чадахгүй учраас сайхан сэтгэлтэй Мистосаны хотын төлөө бэлдсэн нууц хөзөр нь ажээ. Мисто Ларматай тохиролцуул гэж байна. Галзуурал эхлээд удаагүй байна. Хичнээн тамир тэнхээтэй адал явдал хайгч байсан ч энэ чихтэй нойргүй, амралтгүй хотыг хамгаалах ямар ч боломжгүй. Тиймээс Ларма чиний галын бурхан гэгдэх асар их шидийн хүч хэрэгтэй байна. Чамайг шидийн хүчээр хамгаалалт үүсгээд хотыг хамгаалж байх хооронд Лауста нөгөө хэд цамхагийн гүн рүү орж хараахан олдоогүй байгаа цамхагийн боссыг ялвал галзуурал зогсох боломжтой гинэ. Өөр арга байхгүй юм хойно Лармач зөвшөөрч шидийн хэрэгсэл рүү ордог. Энэ нь дотроо оруулсан хүнийхээ шидийн хүчийг хүчээр булааж авдаг шидийн хэрэгсэл. Энэ хотод хан хэрэгтэй байгаа цагт Ларма шидийн хүчээ өргөжлүүлэн өхөөс аргагүй. Хэрв Лармагийн бүх шидэн дуусаад ухаан алдах тэр мөчөд тэрний цаана үхэл байгаа гин шүү. За тэгээд амнаас аюулд оруулан байж Ларма өөрийн шидийн хүчээр хотыг тойрсон барилгуудыг тэтгэж амар том хамгаалтын хаан үүсгдэг. Ийхүү Лармагийн ачаар мангасууд хот руу орч чадахгүй боллоо. Энэ үед манай хоёр нөгөө хэд дээр ирээд юу болсон яасан хийсэнг бүгдийг нь тайлагнана. Тэгсэн чин Гриппон гих нэгдүгээр зэрэглэлийн адал явдал хайгч нар бөөндөө дайрсан ч ялч чадхааргүй тийм амар хүчтэй мангас Лармагийн шидийн хамгаалтыг нураах гээд дайрч ядаргаатна. Шидийн хаананд учрах гэмтэл шидийн зарцуулалттай холбоотой учраас хаананд хүнд гэмтэл учруулах тусам Лармагийн шидийн хүч тэр хэмжээгээр асар хурдан дуусаж амь нас нь аюулд орох болохоор манай хэд хурдхан шиг шууг устгахгүй болохгүй нэ гэд хамгаалтын ханаас гараад Гриппон руу яг очих гэтэл аянга мэд хурдан гэж дуудагддаг Фенри рүү гих гадарга дээр хамгийн хүчтэй мангас гараад ирнэ. Жик Гриппон Фенри рүү хоёртой зэрэг таарна гэдэг адал явдал хайгчийн аз ёндоо шүү гинэ. Рарья тэгж хэлчихэд гарчин чичрээд байх юм гэхэд мань нөхөр догдолсондоо чичирч байгаа юм а гэв. Үнэн хөгжилтэй нөхдүүд шүү. За тэгээд Ронавод манай хидэд Фенри рүүг даатгаж өөрөө Гриппонг зогцуулахар болдог. Ийхүү манайхан нөгөө аянга мэт хурдан амтантай чин тулалдаж байтал Лауст шаргадчихнаа. Харин нөгөө талд Ронавод Гриппонтой хаалц анман үзэлцэж байдаг. Хэдий Лауст чаргагдсан ч гэлээ Фенри рүү манай хэд ч дутгамгүй дайрсаар. Гэхдээ үнэн зөвүүн нь энэ чон шиг Фенри рүү гих амтан сул зай гаргах юм бол аль сул дорой руу нөлөж дайраад байдаг за. Шууд л тулалдах чадамжгүй Рарья болон шархагдсан Лауст руу дайрдаг. Лауст ойчход Нарсина яаж ахыг минь гээд бодлогогүй галзуу юм шиг Пранаг шиглэн Фенри рүү дайрч эхэлнэ. Гэхдээ эцэстээ гэхэд цэнхрүүст хүчин мөксдөж дайралтын тэсэлгүй ойчоод өгнө. Тэгсэн Лауст гинэт дээрээс үсэрч гарч ирээд мангасын хүзүүрөө нь хутгаараа нялга зооч мангасыг ялдаг. Нарсина учир зүггүй тэнэг юм шиг дайрч байсан нь учир жанцантай байжээ. Лаустыг ойчих үед Нарсина мань хүний нүдийг хараад тулалдаж чадхаар болтол цаг хожоод өгөөч гэсэн мессеж хүлээн авч дайрсан байжээ. Гэхдээ нүдээр ойлголцсон гэдэг чинь жинхэнэ хайрын холбоо энтерл байх та. Ийхүү мангасыг ялч чадлаа. Тэгсэн Нарсина ухаалтчихна. Цэнхрүүст сэрэхэд бүх зүйл дууссан байх ба Ронавод ч Гриппонг амжилттай ялжээ. За тэгээд өдөржин мангасуудтай тулалдсан учраас манай хэд буудал руугаа явж амарцгаахаар болдог.
Ядарсан биетэйгээр цамхаг руу орж цамхагийн боссыг ялна гэж байхгүй юм хойно. Тэгсэн гинэт Хаанзума ханаас ч юм гарч ирснэ. Нарсанаг шилжүүлэхийн хаалгаар хаа нэгтээ аваад явчихдаг. Лаус манай хэд бүр шок. Яагаад Нарсанаг гээл. За энэ хүрээд парт 5 маань дуусч байна. Дараагийн хэсэг дээр манай хэд эцэст нь цамхагийн эзнийг ялч чадлаа. Гэвч харамсалтай нь юу болох нь энэ вэ? Хаанзумаг өхүүлэхгүй тулд Мисто өөрийн биеийг хоронлоод өгөв. Одоо юу болох болоо? Манай хэд Мистог хуучин хийвэнд нь оруулж чадах болов уу? Эсвэл чадахгүй юу? Гэх мэтчлэн маш сонирхолтой зүйлс дараагийн хэсэгдэр гарах болно. Энэ хүртэл наадтай хамт байсанд маш их баярлалаа. Лайк болон subscribe дараад хүлээж байгаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.